За Иван суралцах таны хөтөж. Үндэсний MTSU сургууль. Good morning. Welcome to National Taichung University of Education. We are students. Бид та бүхэн сургуулийн орчин годхоныг танилцуулах гэж байна. За энэ усан хориглоор нь боловсролыг бэлэгддэг. And this is a fountain. This originally used to be to ivory. Энд харагдаж байгаа байр бол сургуулийн удирдлагын байр, 1-р давхуртны сургуулийн алба, ерөнхийлөгчийн ажлын өрөө, 2-р давхуртны сургуулийн түүхий үзэсгэлэн гадаад харилцаа, эрдэм шинжилгээний алба. Энэ барилга 1899 онд баригдсан бөгөөд 112 жилийн түүхтэй. Энэ боловсролын сургуулийн байр бөгөөд оюутны сургуулийн алба, боловсролын сургууль, зөвлөх, социологийн тэнхим байдаг. Энэ бол Тайваны хэл соёл, англи хэлний сургууль. Жишээлбэл олон оюутан англи хэлний уралдаанд оролцохоор энд ирдэг. Энэ урлагийн бүтээлэнд зүүн баруун хэсгийг хооронд нь нийлүүлсэн гэсэн утга санааг илэрхийлж байна. Энэ бол Джонни байр бөгөөд тусгай боловсролын сургалтыг жил бүр сайн дурын баг ирж зохион байгуулдаг юм. Энэ бол манай сургуулийн 5 давхар, номын сан. Энд та бүхэн PC ашиглан бүх хэрэгтэй мэдээлэл авах боломжтой. Энэ оюутны цайны газар. За энэ бол байр хамгийн сүүлд баригдсан бөгөөд хамгийн өндөр барилга нь байгаа юм. Энд хөгжмийн заал, мэдээлэл технологийн тэнхим, сургуулийн өмнөх насны боловсрол олгох сургууль байдаг юм. Харин 2-р давхурт хятад хэлний төв байдаг. Манай төв нь 4 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хаврын семестрт 16 орноос тухайлах юм бол Герман, Канада, Англи, Бразил, Малайз, Вьетнам, Индонез, Монгол, Орос, Америкийн нэгдсэн улс зэрэг 86 оюутан одоогоор суралцж байна. Монголоос манад 1 оюутан суралцдаг юм а. Манай хэлний төв нь 2008 оноос хойш олон тооны оюутанд хятад хэлний боловсрол, соёлыг таниулан гаргасан бөгөөд гадаад оюутнуудыг хүлээн авдаг. Гадаад олон байгууллагуудтай удаан хугацааны хамтын ажиллагаатай Индонезийн сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай сургууль уламжлалын дагуу дунд сургуулийн англи хэлний багш нарыг бэлтгэн гаргадаг. Мөн бид бүхэн хотын төв хэсэгт таата байрладаг бөгөөд Тайван улсын баруун зүүн төв хэсгийг хооронд нь холбох төвд байрладаг юм. Олон хэлний төвтэй харьцуулахад сургалтын төлбөр ихээхэн хамт 3 цагийн нүүр тулгуурласан сургалтыг 1 цагийн онлайн сургалтыг зохион явуулдаг. Та бүхний хятад хэлний мэдлэг анхан болон дээд түвшний байхаас үл хамааран манай төвд суралцах бүрэн боломжтой. Сайн байцгаана уу? Намайг Цэнгүн гэдэг. Би Монголоос ирсэн оюутан байна. Тэгээд эхний жилдээ би хятад хэлний сургалтанд сууж байгаа. Тэгээд дараа жилээс нь хятад хэлний шалгалт өгөөд мастер анги руу орхоно. Тэгээд би энд аялал жуулчлалын мэргэжлээр сурах гэж ирсэн. Тэгээд энд ирээд би 9 онж байна. Тэгэхэд энэ хуулс надад маш их таалагдж байна. Тэгээд зөвхөн хүлээж авч байгаа орчноос шалтгаалаад хэр урдан дасах юм мэдэгддэм байна. Тэгээд орчин маш сайхан, үнэхээр Тайван гэдэг нэрэндээ таарсан маш сайхан хот. Миний бодлоор хятад хэл сурах юм, би яагаад хятад хэл сурах болсон бэ гэвэл өөрөө залуу хүн боловсролд анхаарах хандлагад хятад хэлийг сурахыг эмнэлцсэн. Дээрээс нь хятадын түүх надад их сонирхолтой байдаг. Хятадын дээрийн хаадын түүх болон хятадын хааны ордон надад их таалагддаг. Тийм учраас би хятад хэлийг их сонирхсан. Тэгээ хятад хэлний хаан золлого нь өөрсдийн гэсэн түүхийг өгүүлдэг болохоор надад их сонирхолтой санагдсан. Тэгээд энэ сонирхолтой хөлтөд хятад хэлийг сурахаар болсон. MTSU сургууль байгуулагдсанаас хойш 112 жилийн түүхтэй бөгөөд 1899 онд анх бага сургуулийн багш нарыг бэлтгэх сургууль болон байгуулагджээ. Түүх
Сургуулийн шилжилтийн үе шатанд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бөгөөд 1923 онд багш нарын анх шатны коллеж болсон юм. Энгийн аргаар мэдлэгтэй оюунлаг боловсрол олгох зарчмыг баримтлан ажилласаар 7 ерөнхийлөгч сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлсэн байна. Орчин үеийн академик боловсролын чиглэлээр хөгжих санааг боловсруулан Тайванд 1987 онд академик сургууль болон хөгжсөн юм. Улмаар 2006 онд ерөнхийлөгч Ян Сувэн NTSU-г орчин үеийн бүтээлч, шинэлэг санаа, шинэ ирээдүй бүхий сургууль болон хөгжүүлэх саналыг дэмжин ажилласан нь хөгжлийнхөө дараагийн үе шат руу алгасан байна. Сайн байцгаана уу. Намайг Отхон Баатар гэдэг. Тайваны Тайжуны үндэсний их сургуулийн анхны Монгол оюутан болоод ингээд анхныхаа жил магистрийн сургалтанд магистрийнхаа төвшөнд одоо ингээд судалгаа хийгээд сураад явж байна. Тэгээд ер нь бол бас Тайваны энэ үндэсний томоохон сургуульд бас анхны монгол оюутан болж ирсэндээ бол их баяртай байна. Тэгээд манай сургуулийн хувьд бол 112 жилийнхаа түүхийг бичиж байгаа юм сургууль байгаа. Тэгээд ер нь бол Тайванд ирж суралцах болсон шалтгаан бол ер нь хүн болгонд энд суралцж байгаа оюутнуудад бий л дээ. Тэгээд миний хувьд бол бас юуны өмнө бол би Тайванд ирж суралцах болсон шалтгаан гэхээр нэгдүгээрт би бас хятад хэл сурах хэрэгтэй гэж бас үзсэн. Хоёрдугаарт бол хятад хэлээс сурахыгаа хажуугаар англи хэл дээр бас магистраа хамгаалах боломжтой ийм боломжийг гаргаж өгдөг л дээ. Тэгэхээр эргээд бас Монголдо яваад очиход бас хятад хэлтэй, англи хэлтэй өөрийнхөө судалгааны бас тодорхой магистрийн төвшөнд хийсэн судалгаатай ингээ яваад очиход бол бас цаашдаа бас өөртч тэр их орондооч тэр бас хэрэгтэй бас их зөв алхах юм болов гэж бодоод ингэж шийд гаргаад ирсэн. Тэгээд ер нь Тайванд сурахад бол бас монголчуудын хувьд бол одоо сүүлийн хэдэн жил бол бас нэлээд олноороо ирж суралцах болж байна л да. Тэгээд оюутнууд манай залуучууд бас ойлгож байгаа шиг байна. Ер нь бол Тайванд ялангуяа Азийн орнуудаа бол бас тэтгэлэг олгож одоо ингээд өөрсдийнхөө сургуульд өрж зарим нь одоо тэгээд тодорхой нөхцөлтэйгээр тэтгэлэг олгодог. Тэгээ манай сургуулийн хувьд бол битээр одоо анх битээр бол Монгол оюутан Монголоос анхны 2 оюутан гэж ирснийхээ хувьд бол битээрийг сургалтын төлбөр болон байр за тэгээд мөн тэнхмээс бас part time job хэлбэрээр бас ингээд амжиргааны мөнгө төгрөгийг ингээд өгөөд явдаг. Ер нь бол бас сурах нөхцөл болцоог маш сайн хангаж өгдөг л дээ. Тэгээ тэр тал дээр бол бас ер нь ирээд зөвхөн өөрийнхөө сурах зорилгодоо л одоо тууштай байж чадах юм бол ер нь бол бүх зүйлээр бас хангаад өгчдөг ийм даваа талтай. За ингээд та бүхэнтэй Тайваны Тайжун хотын үндэсний боловсролын их сургуулийн анхны 2 монгол оюутны нэг болд сайхан мэдчилж байна. За юуны өмнө миний би энэ сургуульд анхны 2 монгол оюутны нэг болж ирсэндээ маш их баяртай байгаа. Тайванд ирж суралцж байгаа миний сэтгэл гэвэл Тайван хүн бүр ялангуяа гадны оюутнуудыг маш дотн найрсгаар хүлээж авч амьдрах орчин болон суралцах нөхцлөөр маш сайн хангаж өгдөг. За энд би Тайван болон гадны маш олон оюутнуудтай нэг ангид хамт мөр зэрэгцэн сууж эрдэм боловсрол эзэмшиж байна. Мөн Тайванд яагаад заавал оюутнууд суралцах ёстой? Тайваны гол давуу тал нь юу гэхээр бид нар энд англи болон хятад хэл дээр хос хэлтэй болж боловсрол эзэмшиж мастрын зэрэг хамгаалах боломжтой. Мөн аль ч улсаас Тайванд оюутнууд суралцахаар хүсэлт гаргахад бүх сургуулиуд тэтгэлэг болон сургуульд одоо суралцах урилгыг маш таатайгаар хүлээж авч оюутнуудад олгодог байгаа. Шинэ NTSU багш нарыг бэлтгэхийн зэрэгцээгээр мэдлэг боловсролтой иргэнийг бэлтгэн гаргах зорилтыг дэвшүүлсэн байна. NTSU урлаг, хүмүүнлэг, орчин үеийн боловсрол зэргийг зэрэгцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд боловсрол, технологи, дуу хөгжим, урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх болсон юм. Уламжлалт багш бэлтгэх сургалтыг орчин үеийн дижитал технологитой хослуулан хөгжүүлэх болсон.
Тиймээс хүмүүнлэгийн их сургууль болон хөгжихийг зорж байна. Тэгэхээр энд бол манай нэг неврометрикийн лаборатори гэдэг байгаа юм л да. Энэ болохоор neuroscience гэж нэрлэдэг. Тэгээ энэ болохоор нэг хүний тархины үйл ажиллагаа, ялангуяа хүний мэдрэлийн системд одоо ямар өөрчлөлт байна, тэрэн дээр үндэслэж бас судалгаа хийгддэг ийм судалгааны чиглэл байгаа юм л да. Тэгээд ер нь бол неврометрикийн шинжилгээ ухааны салбарыг бол уг нь бол биологийн шинжилгээ ухаанд хамааруулж үздэг ч гэсэн одоо бол хим, инженер, компьютерийн шинжилгээ ухаан гэдэг ер нь бол олон шинжилгээ ухааны зааг дээр хийгддэг судалгаа болж өрсөлдөд. Ер нь бол шин тутамд хөгжиж байгаа юм судалгаа байгаа. Тэгээ ер нь бол манай энэ неврометрикийн лаборатори бол ер нь бол Аазтаа бас нэлээд тэргүүлэх үүрэгтэй том судалгаануудыг хийдэг л дээ. Тэгээд ер нь 1997 онд үүсэн байгуулагдсан энэ тэнхим. Тэгээ 2006 оноос эхлээд бол докторийн чиглэлээр сургалт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээ 2006 оноос хойш бол одоо 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл одоо энэ боловсролын үнэлгээ, статистик, энэ неврометрикийн чиглэлээр бол хэвлүүлсэн байт юм байна. Тэрнээс 40 орчмын бол олон улсын ISP-ийн дугаартай эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байдаг. Манай сургууль нь анх 1899 онд Жан Сумын байранд байгуулагдаж байсан бөгөөд 1923 онд одоо байгаа энэ газартаа нүүж ирсэн. Тайван улсын орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж 2005 онд үндэсний NTCU болсон. Бид уламжлалт багш бэлтгэх сургуулийн зэрэгцээгээр өөр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. NTCU сургууль 4 коллежтэй боловсролын, хүмүүнлэгийн ухааны, шинжилгээ ухаан болон менежмент. Эдгээр коллежууд нь академик боловсрол олгохын зэрэгцээгээр эрдмийн зэрэг цол олгох хөтөлбөрийг санал болгодог. Боловсролын коллеж. Тус коллеж нь баг сургуулийн багш бэлтгэхийн зэрэгцээ, багш нарыг давтан сургах, эрдмийн зэрэг цол олгох сургалт, тухайн хэрэгцээ шаардлаганд нийцсэн боловсон хүчний бэлтгэх зорилготой билээ. Ерөнхийлөгч Тиан Вэй. Манай коллеж нь 2005 онд багш нарыг эрдэм шинжилгээний ажилд хамруулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг цаг үедээ нь уялдуулан боловсруулах зорилгоор байгуулагдсан юм а. Сургалтын хөтөлбөр боловсруулах нь хамтын нөр их бүтээл учраас хамтран ажиллах, багаар ажиллах ур чадварыг суралцагчдад илүүтэйгээр эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд голчлон анхаардаг. Ингээд та охиныг манай сургуульд хурж иж суралцахыг урьж байна. Залуучуудаа тэгээ Тайваны Тайчуны их сургуульд ирж суралцаарай гэж хүсэж байна. Орон орны олон мянган залуус энд сурч боловсрол эзэмшиж байна. Тэд өөрийн эх орондоо очиод салбар бүртээ тэргүүлэгч нь болдог юм. Монгол залуус юунаас дутх вүлээ? Тэдэнд маш сайхан боломж гарч ирж байна.